Би ялангуяа бурхан шашны талаар судалгаа хийж байна. Харин миний ажил бол уран зохиолтой холбоотой тух тэгээд бас хэлний талаар бас судалгаа хийж байна. Анхдукэр халх богт гэгэний өндөр гэгэний занабазран яг намтрик төвт хэлнээс англи хэлэнд орчуулсан байна. Тэгээд монгол орчуулагтай харьцуулсан. Тэр намтрын дотор мэдээж түүхийн орон янз бүрийн чухал мэдээлэл гарч байна. Тэгээд бас бурхан шашны талаар их чухал мэдээ гарсан байна. Өөр маш сонирхолтой ажил миний оролцсон ажилд гэвэл өнгөрсөн жил 2025 онд энэ бол самбилдондын чулууны багшийн удирдлагаар бид маш чухал монгол улсын толгойн материал хэвлэгдсэн. Энэ бол Чингис хааны музейн хэвлэлд гарсан. 9 ботын дотор 3500 хуудсын дээр Монгол тух чухал тух найруулсан байна. Яг гэвэл энэ улсын толгойн материалууд бол 1915-16 оны үед Орос ба Монгол эрдэмтэн түшмэд Монгол дах тийм одоо хэрийн ажилгаа хийгээд маш чухал материал цуглуулсан. Харин одоо тухайн учраас тэр материал Польштах Краковын архивт орсон. Яг гэвэл алдартай монголч эрдэмтэн Владислав Котфич тэр материалуудыг харж байсан, үзэж байсан. Тэр бол тэр үед Орос улсад ажиллаж байсан. Харин дараа нь Польшид шилжүүлээд тэгээд Львов дах их сургуульд ажилладаг байсан. Тэгээд түүний материала бас алдартай монгол эрдэмтэн Левицкий багшин Краков дах авчирсан. Миний подход энэ бол монголчуудад их чухал материал, тийм учраас үнийг гаргасан. Тэгээд одоо цаашид би бас одоо энэ судалгааны ажилд оролцож байна. Сонирхолтой юм гэвэл жишээлбэл тэр хошууч нар өөрийн хошууны тухай нарийн мэдээ загцсан байна. 10 зүйл зачаагаад тэгээд жишээлбэл одоо за хошууны нэр, тэгээд хошууны газар, тэгээд хүний тоо, марын тоо, тэгээд засаг захиргаа яаж одоо зохион байгуулсан байна. Цэргийн одоо альбом тухай тэгээд бас саяхан би одоо бас нөгөө шавнер алба одоо яаж тэнд загцсан байна. Олон сонирхолтой материал гарч байна. Хүний тоо тухайд хэд байсан бэ? Хүний тоо бол яг хошуу гарч нь тийм. Харин энэ бол бүх хошуу биш. Зарим индуты байна. Яг гэвэл энэ материала зөвхөн 2 дугаар дайны дараа биднээс үзэж байсан. Тэгээд энэ бол хэсгээр хуваагдсан байна. Тэгэхээр тал нь бол нөгөө Оросын холбооны улсад байна. Тий, Орос улсын холбоонд байна. Тэгээд нэг хэсэг бас Монгол улсад байна, тий. Тэгтээ яг Монгол бичгээр бичсэн материал Польшид орсон. Бидний бодоход энэ бол Владислав Котфич монгол хэлтэй тэгээд монгол бичигтэй байсан учраас өөрөө тэр материала байцаагаад тэгээд цааш нь орчуулах юм уу ямар нэг юм аргаар судалгаа хийх байсан юм уу эсвэл тийм ажил хийхээр томилсон байсан юм уу энэ бол ажил ерөнхийдөө Сергей Косины дор удирдлагаар хийсэн байсан монгол улсад. Харин миний хэлсэн үгээр монгол эрдэмтэд тэгээд орос эрдэмтэд монгол түшмэлүүд тэр ажилд орсон. Миний бодоход жишээлбэл өнөөдөр хэлсэн тэр Дэвид Снитийн бед одоо тэр сэдв сонсож мэдээд энэ бол яг үнэндээ тэр бол маш сонирхолтой санаа. Тэгээд биднээс одоо монгол эрдэмтэд хизээч одоо монголчуудын тухай энэ бол ямар нэг юм tribe юм уу barbaric юм уу тийм шиг бодоогүй байсан. Тэгээд яг тэр материалын дотор жишээлбэл хошууны тухай
материалуудын дотор хошууны одоо зохион байгууллага цагдсан байна. Тэгээд нөгөө чуулган юм уу тийм маягаар яаж зохион байгуулсан амархан үзэгдэж болно.